Hi guys, оройн 9 цаг, 21 цаг болсон байна. Өнөөдөр болов цэжний бэлтгэл тэгээд кардио хийх гэж амжсан. Оройн бэлтгэлтэй байна. Өдөрт одоо 2 бэлтгэл хийж байгаа. 2 болж ажиллаж байгаа гэсэн. Цэжин дээр нэг 4 цаг ачаал авахгүйгээр бүжингээр нүүрсаа юу багсгаад эхэлсэн удаага хасцсан явж байгаа. Одоо чихэрлэг төмс рүү орцсон явж байгаа. Өдөрт 200 г чихэрлэг төмс идэж байгаа. Явж байсан. Нүүрсээс хассан, будаа хассан болохоор мэдээд юу ядралт жоохон байгаа. Чаас чим болов анхаарахгүй гоё мэтэл чангалал явчнаа гэсэн. Өдөр бол өглөөний бэлтгэл хийсэн. Цэжний бэлтгэлээ хийгээд шатн дээр нэг 30 минут алхана да. За өнөөдөр цэжний ямарч байсан дээдлээс эхлээд цэжний дээдэл алддаг дасгал тэгээд цэжний суур дүүн дасгал яг гоё чанартай шинэ. Цэжний дээдэл нь станктай нэг хийхээр мөр бол юу гэсэн нэг амархан идчих гэдэг. Мөрний халаалтай бол яг аюу сайн байдаг. Хөөлт бол одоо авах багсч байгаа. Би ямар ч тасгал хийгээд хэвчээ ингээд битүү нэмсэн ч гэсэндээ хөөлт нь аюу хурдан гарчин. Аюу болчин бол аюу хурдан хөрчин гэсэн үг яа. Нүүрс босч байгаа учраас яг натураллаараа тэмцээнд бэлдэж байгаа үед миний өөрийнхөө биендээ ч гэсэн анзаарсан зүйл гэх юм бол сүүлийн 14 хоног ялангуяа хөөлт бол маш ондод би бол жижигдэг болчин мас алдах үедээ бол бас алдна. Энэ үед бол сэтгэл зүй бол амар тийм савлгаатай болчдөг. Өөртөө итгэл муудаал одоо айгуу тийм хөөлт авахгүй байгаа учраас хөөлтөд би хөөлтгүй би гэдэг шал өөртөө хөөлт авах болоод ирэнгүүт ингээдээ жоохон сэтгэлээр унжихэлтэй яг л энэ үеийг л авч явах хэрэгтэй хамгийн хэцүү үеийн нэг сүүлийн 14 хоног байдаг. Тэгээд ямар ч энэ үе дээр ирдэг дээ. Өглөөний мэд. Тий хайгас. Маргааш нь нөө их гээд одоо бэлтгэл дээр ирсэн байна. Суц сэтгэлэгч болж байгаа. Суц сэтгэлэгч би өөрөө нэг кафенд айгүй мэдрэг болохоор кафен хамгийн багтаа тийм суц сэтгэлэгч хэрэглэж байгаа. Тэгээд бэлтгэл дондоо BC явуулж байгаа. Бэлтгэлийн сүлд уурга гэж айс авч байгаа. Тэгэхээр энэ гурыг ууж байгаа болохоор бас гайгүй. Хооллолт гэх юм бол өдөрт нэг хил гарan цээж мах 200 г чихэрлэг төмс идэж байгаа. Хажуугаар мэдээж ноонуудаа авч байгаа. Ямар ч байсан тэг өчтөр орой хийсэнчлэн ер нь ядралттай. Өдөр хоног бол үнэхээр бүртгэн. Судсаар минь үнэхээр ядралт орсч. Цаанд нуруу хингээд ямар ч нуруу гэх юм. Хөвлийн дээр нэг 2 цагл юм. Хөвлийг ажиллуулна. Бол хөвлийг бас өдөр болгон ажиллуулж байгаа. Миний бэлтгэлийн систем болохоор ер нь бол
өдөрт 2 булчин ажиллаулаа. Дээрээс нэмэг кардио хийж байгаа. Тэгээд англи ахиулж орж байгаа болохоор бас нэлээд чартаж байгаа. Хөл эсвэр ер нь дэлгүү бас их ажиллаж байгаа. Тэгээд хөл ер нь бол дутуу байгаа. Ер нь биеийн дутуу эсвэр гэх юм бол зөндөө байгаа. Тэгээд классик англи руу дэлгүү анхаарч байгаа болохоор бас хөлийг бол дэлгүү анхаарч хийж байгаа. Хөлөө бас илүү сайжруулмаар байна. Ямар ч чанга байна. Шинэ англи чанга байна. Шинэ английн хэл чанга байна. Men's physique гэдэг нь болохоор shortтой дэлгүүснээс дээшээ хэсэг хардаг англи. Өмнө жил би тэр англид орсон. Нэг таалагдаа үзүүлэх юм бол men's physique бэлдээд ирэх юм бол хөлийг орхичдаг юм билээ. Хөлийг арчдаг. Тэгэд хөл жоохон ингээд хөлний хөвжил хоцорчдаг. Бэкли хөвжлөнд өгүүлээд яваад хөлний хөвжлөнд хоцорчдаг. Тэгээд классик англи надад маш их таалагдсан. Тэмцээнд бол энэ англи авах юм байна да гэж бодсон. Ер нь бол би бол цаашаа зорилго гэх юм бол мэдээж бол одоо ямар нэгэн тариа хэрэглэхгүй, стероид хэрэглэхгүй чиглэлээр цаашаа явна. Ямар ч олон улсын тэмцээнд бол бас нэг өөрийгөө сольж үзэх тийм бодол бол байна. Тэр нь бол Солонгост байх байх гэж таамаглаж байна. Ямар ч нэг орж үзэх өдөр ирэх байх.